цэцэглэх гэж мойсон мөчрөн дуншиж хорын үзүүрт үеэссэн салхи буняар дундуур шилэрч байсан. Энэ хатины эгэл тосгоны тайван амьдралд сүүдэр өрж тарлан цас нулимсэнд хайрсан 1943 оны 3 дугаар сарын 22. Гэмгүй хүн бүхнийг фашистууд гэрээс нь хөөж гаргахдаа эргэж хаалгаахаа игшинч өгсөнгүй. Орчлонгийн маргааш олон хөөрхөн хүүхдүүд божмөрийн дэлшиг гараараа бибисээ хормойдож зуураад өлгий тоглоо багтсан хувцас өн холын мөрөөдлөө орхиж өшөглүүлээд гарсан. Мөрний савчид хүмүүсийг мод шиг зэрэглэж чигээд хоёр жаахан хүүхдийг үлдээж хүмүүсийн зэрэг хүүхдээр чийжлээ. Саяхан амарчсан их үрээд ирээд цасан дээр хөлбөцгөн жаргал зовлон ухаарах сөхөөгүй өрн завчаараа хөөс захнууч хөхөөлөд. Ийм юмныг их Шекспирч бичээгүй. Тэд яасан гэж санан нүдэрээ дайсныг яддаг хоёр хүүхдийн нулимсэн чимээгүй урсан. Гайхсан нүд нь орчлон тэмцчихэд гараас нь алдуурсаар хүмүүс рүү хүчнийхээ хэрээр тэмүүлээд энлэн балмагдсан хүмүүс эцсийн хорслоо асаа. Тэр хоёр хүүхэд тэрэн түрүү шиг хонгор сэвэлгэн дээр танкны шатхуу асуулаа. Тогтог зулсан тоссон хар нүмэг тормос гинээдэг нүднээс нэгж бүрхээд тэр тунтар атдаг хөлийг бүрдэл урсган тэр. Тэр хоёр хүүхэд ээж эцэг рүү асаж гүйлээ шатж хоёр хөөрхөн хүүхэд ээж рүүгээ эцэг рүүгээ асаж гүйлээ шатж гүйлээ. Ээжээ гэж чарлан асаж байгаа хүүхэд ихийнхээ нэгт дүрцэж шийдлээ. Иви үрмийн гэсэн их хөвгнөөсөө ихэд ноцож үрээ тэрэлтэй нүрс болох үл нүсэн хатины тэмэр нуран хийж ниссэн. Хатины хаагаагүй орхисон хаалт эмлэн хяхан харуулсан ширмэн аялгуу өнлөгмөж гиншээ доочхан гантын хөшөөний гүрдэн өрнийг голд борын цэцгээс ардаж үлсэн дэлхийн авар дарамт дэгчж байсан амьдралын зүуд гаслаа. Гэхдээ энэ хаалт шарахтай ялт энгэртэй одоогийн тэнгэртэй салиуттай орж ирсэн. Эвлүүхийн жаргалаас үрд хартсан тосгоны төр дайны дүр сэрэмжлэх түн гэж хашиг. Сэтгэл хүүхэд өрж норон очив. 1943 оны 3 дугаар сарын 22 хатид шатаагдсан 149 хүний